За энэ 7 хоногийн 2 дахь асинхрон хичээл бол албан бичгийн найруулгын үгийн сан утга зүүн хин хэмжээ гэсэн хичээл байна. За хичээлийн маань зорилго албан бичгийн хэлний онцлог, найруулгын хин хэмжээг ойлгож түүнийг одоо зөв хэрэглэх дадал болно гэсэн. За тэгэхээр албан бичиг гэдэг бол байгууллага хувь хүний хоорондын харилцааг одоо зохицуулдаг гэдгийг бол түрүүчийн хичээлээр үзсэн байгаа тийм ээ. За байгууллага хувь хүний хооронд эсвэл одоо хууль эрх зүйнүүдэд ач холбогдолтой бөгөөд үйл ажиллагааныхаа үндсэнд болж өгдөг тийм ээ. За тэгэхээр албан бичиг гэж юу вэ гэдэг энэ одоо слайдаас та хүмүүс уншаад дэвтэр дээрээ тэмдэглээ сайтар ойлгож аваарай. За албан бичгийн үгийн сангийн онцлогуудыг хамгийн голлож одоо өнөөдөр багш тайлбарлана. За онцлог шинжийн хувьд бол үгийн одоо тоо бол цөөн байдаг, давтамж нь бол өндөртэй. Өөрөөр хэлбэл албан бичигт бол итгэл үг олон давтагддаг. Учир нь тодорхой одоо нэг удаа байлгах одоо шаардлагатай байх учраас. За жишээлбэл одоо батлах, тушаах, илгээх, мэдэгдэх гэсэн үгсийг бол олон дахин хэрэглэнэ гэж. За монгол хэлний үндэс нь одоо үг бол давмгайлна. За өөрөөр хэлбэл одоо язгуурын монгол хэлний үгсийг бол болно. Нийтэд танил үгсийг бол хамгийн ихээр хэрэглэнэ гэж. За гадаад үг бол зарим үед бол зөвшөөрөгдөнө. За энэ ягаад гэвэл бүх нийтэд одоо хэрэглэгддэг гадаад үгсийг бол зөвшөөрнө гэж. За стандарт, мониторинг, журам хэмжлэн одоо харь хэлний үгсийг бол зөвшөөрнө. За нэр томьёо тогтсон одоо хэллэгийг ашиглана. Албан бичиг бол одоо өөр ингэсэн тогтсон үг хэллэгтэй байдаг учраас за энэ одоо өөрийн нэр томьёо тийм ээ. За тогтсон үг хэллэгүүд ашиглана гэж ойлгож байна. За жишээлбэл тушаал гаргах, өдөрдөмж батлах, мэдээлэл өгүүлэх гэх мэтлэн үгсийг бол илүү ашиглах гэсэн. За нутгийн аялгауны хэрэглэхгүй албан бичиг бол бүх хүн ойлгох ёстой учраас нутгийн одоо үг хэллэгийг бол хэрэглэхгүй гэж ойлгож байна. За мөн одоо манай хүй гээж гэх мэтийн одоо үгсийг бол хэрэглэхгүй гэж ойлгож байна. За ягаад гэвэл одоо монгол хэл бол халах аялгаунд дээр суурилсан. За хэл учраас за бусад одоо аялгау тийм ээ. За дөрүүд аялгауны ч гэх юм уу одоо хотын аялгау ч юм уу баяд аялгауны үг хэллэгүүдийг хэрэглэхгүй гэж байна. За мөн сэтгэл хөдлөлийн өнгө аяс бол байхгүй. Өөрөлд уран яар уянгалах сэтгэл хөдлөлөөр хийсэн одоо уран төрслүүдийг бол ашиглахгүй гэж ойлгоно. За кит товчоос эсвэл ярианы үг хэллэгийг бол хэрэглэхгүй. Өөрөлд ярианы хэлний одоо товчлол бол хөнгөн үгсийг бол хэрэглэхгүй. За тгий гих мэтлэл одоо үгсийг ашиглахгүй л байна. За үг хэллэг нь олоог дараалалтай байх хэвээр. Өөрөлд үг өгүүлбэр хоорондын шалтгаан үр дүнгийн холбоотой байна гэж ойлгож байна. Тэгвчээс учир шалтгааны холбоотой одоо холбох үгсийг бол нэлээд одоо хэрэглэнэ. За найруулгын нэг хэв одоо загвартай байдаг. Өөрөөр бүх албан бичиг ижил бүтэц нэг загвартай. Өөрөөр за эхлэл гол төгсгөл гэсэн үндсэн хэсгүүд байхаас гадна тушаал одоо өөрийн гэсэн одоо хэв загвартай, өргөдөл нь өөрийн гэсэн хэв загвартай. За журам, өдөрдөмж тийм ээ. Илтгэх хуудас гэсэн өөрийн гэсэн найруулгын одоо хэв маягтай байна. Тийм учраас өөрийн гэсэн тэр загвар хэв маягаа одоо баримталж бичнэ гэж. За мөн үгс нь болоо хин хэмжээ соёлын одоо илэрхийлнэ. Өөрөөр албан бичгийн үгс бол ёс зүйтэй байх ёстой, хүндэтгэлтэй байх ёстой. За харилцагч одоо хүнийг юм харилцагч байгуулгын одоо хүндэтгсэний ёс зүйтэй байх ёстой гэж ойлгочихлаа. За албан бичгийн үгийн санд бол бас алдаа бол нэлээд гардаг. За та бүхний албан бичгийг бас нэг уншаад үзээд за ямар алдаа гаргасныг бас өөрөөр хэрэгцүүлээд бодоод үзээрэй. За албан бичгийн найруулгад одоо гаргасан нийтлэг алдаа бол юу байна вэ гэдгийг бас эндээс харж болно. За алдааны төрөл бол найруулгын одоо илүү их давхарцсан үг сонголт буруу, хэлцээ үг зүйн зөрчилтэй. Тэгээд одоо нөгөө ямар одоо найруулга байна вэ гэдгийг бас харах ёстой тийм ээ. За тэгвэл одоо энэ бичвэр дээр бол найруулгын илүү одоо давхарцсан. Өөрөөр дараагаас хариу хүргэж байна, хариу хүргэж байна гэх мэтсэн. Тийм ээ дараагаас хариу хүргэж байна гэсэн одоо алдаатай юм найруулгын алдаа байна гэж. За үг сонголт нь буруу, таньцанд тийм ээ. За 99 хүсэлтийг одоо үндэслэн. За хэлц ба үг зүйн одоо зөрчил байна. Зохион байгуул байгаа өдөр биш, зохион байгуулахаар туулсан өдөр гэж одоо засаж бичиж болно тийм ээ. За ээлдэг найруулгатай байх ёстой, боломжгүй гэсэн одоо юм боломжгүйг анхаарнууч гэх юм уу те ээлдэг зөөлөн байдлаар яг нэг албан бичгийг найруулгач гэсэн одоо боломжгүй гэсэн одоо хад мөргүүлсэн хариултад одоо байх ёсгүй л гэж. За эндээс харах юм бол албан бичгийн хэл найруулга бол товч ойлгомжтой хүндэтгэлийн өнгө аястай байх ёстой гэж байна.
За албан бичгийн одоо үгийн хим хэмжээ бол 3 нүгийн одоо 4 үржилж явах хэвээр. За үндсэн хэмжээ шууд утгатай байх хэвээр. За өөрөөр хэлбэл энд одоо зөвөрлөл одоо уран дүрслэл тийм ээ хитрүүлэл ч гэдэг юм амжилтлал хүншүүлэл гэх мэтлэн ийм одоо өксөдийг бол хэлэхгүй. За тодорхой одоо үгийн саатай бай өөр гэсэн одоо ажил мэргэжлийнхэн болон хуулийн одоо тогтсон нэр томьёог бол ашиглана гэж юм ойлгож байна. За өөрөөр хэлбэл албан бичигт бол үг сонгохдоо яг таг одоо салаа утгахгүй ийм одоо тодорхой утгатай үсийг бол ашиглана. За мөн одоо ярианы ба нутгийн үсийг бол ашиглахгүй. За өөрөөр сая бас хэлсэн тийм ээ. За ярианы гэлтгийг ашиглаж болохгүй, нутгийн гэлтгүүдийг ашиглаж болохгүй, дүрсэлт одоо утга байж болохгүй тийм ээ. За утга давхарцсан үсүүд бол одоо илүүдүүч хэтэрхий олноор бол хэрэглэж болохгүй гэж. За мөн одоо баримтын одоо зүүн хэмжээ одоо зорилгоос хамаарат одоо хэрхэн өөрчлөгдөж байгааг бас эндээс харж болно. За тушаал тогтоолбол одоо шийдвэр гаргах зорилготой. За гол үгс нь бол тушаа сугаа шийдвэр сүвэ үүрэг болбог гэх мэтлэн үгс байдаг бол өргөдөл хүсэлт бол санал хүсэлтэд илэрхийлсэн гуйс нь одоо ийм угстай байх хэвээр хүсэж байна санал орууллаа. За мэдээлэл авалгааны одоо баримтчүүдэд бол ихэвчлэн одоо тайлбарлсан тийм ээ учир шалтгааныг одоо тайлбарлсан. За ийм угстай хэлхүүдийг ашиглана. За эндээс харах юм бол утгацсан хэмжээ гэдэг бол бичиг баримт эмгцэгцтэй логотой бөгөөд зорилготой тохирсны одоо байхыг хэлж байна гэж хэлж байна. За мөн албан бичгийн найруулгад одоо тавигдах шаардлага байна. За нэгдмэл одоо утгатай байна. Өөрөөр хэлбэл нэг бичигтийн зөвхөн нэг гол асуудал байх ёстой. Нэг одоо албан бичигт олон янзын асуудлуудыг одоо зэрэг одоо бичрэхгүй л гэж. За үнэн зөв байх ёстой тийм ээ. Өөрөөр хэлбэл одоо бичсэн мэдээлэл тоо одоо тийм ээ баримтууд бол бүгд үнэн байх ёстой. За өөрсдийн гэсэн хэлбэрийн стандарттай байх ёстой, бичгийн хэмжээ байх ёстой, схем хооронд нь одоо мөр хоорондын зай зэрэг одоо тогтсон дүрмийг одоо стандартыг бол баримтлана гэж. За тэгэхээр албан бичгийн найруулгад бол одоо компьютераар бичвэр одоо бичих юм бол за арай л одоо Times New Roman ч юм уу тийм ээ эсвэл арай л 12 стандартаар бичнэ. За мөр хоорондын одоо заавал 1.1-ээс 1.5. За хүснэгтэн мэдээлэл байх нь бол ямар байх вэ гэдээ яг өөр гэсэн хэлбэрийн стандарттай байдаг гэж хэлж байна. За ингээд өнөөдрийнхөө асинхрон хичээлүүдэд сайтран уншиж слайд болгоныг ойлгосны дараагаар та бүхэн мэдлэг баттгах сорил ажиллана. За мэдлэг баттгах сорил үндсэн 5 асуултаас бүрдэж байгаа. Асуулт бүрэн нэг оноотой. За энийг бол асинхрон хичээлийн сорил гэсэн топик дотроос та бүхэн ажиллах боломжтой. За ингээд та бүхэндээ амжилт хүсье.